Сайн байцгаана уу? За өвдөгний жиргэвч буюу за менискийн гэмтэл. За мениск гэмтсэн тохиолдолд өвдөгний маань яг хаана өвдөлт мэдрэгддэг вэ гэхээр яг энэ өвдөгний маань нэгсэндээ яг дотор талд. За нэгсэндээ өвдөгний үеийн ойрхон гэсэн үг тийм. Яг энэ өвдөгний үеийн энэ харалдаа тэгээд өвдөгний дотор талд. За нөгөөх нь болохоор мөн өвдөгний яг энэ гадна талд. Яг л өвдөгний бас мөн үеийн маань харалдаа тэгээд өвдөгний гадна талд маань энэ хоёрт яг ингэж өвдөлт мэдрэгддэг юм байна. За мениск гэдэг маань ерөнхийдөө хагас саран хэлбэртэй тийм зөөлөн жиргэвч эд байж байгаа. За мениск хоёр төрөл байдаг. За нэг нь болохоор гадна мениск, дотор мениск гэж байж байдаг. За тэгэхээр гадна мениск гэдэг маань ерөнхийдөө бас цусны эргэлт их сайтай байдаг учраас одоо маш хурдан төлжиж одоо сэргээгддэг учраас ерөнхийдөө харьцангуй бас гэмтэл нь бол бага байдаа гэж хэлдэг. Харин дотор мениск бол дотор талын мениск маань болохоор цусны эргэлт багатай байдаг учраас илүү их одоо бас нөхөн сэргээлт нь удаан тийм учраас ерөнхийдөө их дотор талын менискийн гэмтэл бол маш их байдаг, элбэг байдаа гэж ингэж хэлдэг. За менискний маань гол үүрэг болохоор нэгсэндээ хоёр ясны цохилтыг зөөлрүүлэх. За тэгээд өвдгийг яг юм тогтвортой байлгах. За мөн нөгөө зөөлөн мөгөөрсөн гэдгийг маань электрээс хамгаалж өгж байгаа ийм үүрэгтэй байдаг. За мениск яагаад ингэж одоо гэмтдгийм бэ? Юунаас болоод гэмтдгийм бэ гэхээр за нэгдүгээр хамгийн түрүүлэл нөгөө илүүдэл чинь тийм байнгын олон жилийн нөгөө илүүдэл чинь нөгөө ачаалтаа явсаар агаад мениск маань ачаалаа дийлхээ агаад эвдэрдэг. Одоо нэгсэндээ гэмтдэг гэсэн. За хоёрдугаар гэх юм бол нөгөө ийм огцом ийм гинтийн одоо мушгирсан хөдөлгөөн. За нэгсэндээ бид нэр одоо ингэж зогсож байгаад тий. За ингэж зогсож байлаа гэхэд нөгөө хөлнийхөө одоо хөлөө одоо эргүүлэхгүйгээр одоо тавхаа маань ингэ газар байлаа гэхэд шууд одоо ингэж иргэдэг шүү дээ. Тавхаага давхар ингэж одоо хөлнийхөө одыг давхар эргүүлэхгүйгээр одоо шууд нэг гинт ингэж огцом иргэдэг ч юм уу тий. За ийм одоо хөдөлгөөн өдр хийснээс болоод нэгсэндээ спортын тамирчид иймэрхүү одоо хөдөлгөөнүүдийг хийдэг учраас ийм мениск гэмтээд гэж байгаа. За мөн түүнээс гадна нөгөө юу насжилт илэгдэлт нөгөө остеоартриттай хавсарсан те илэгдэлт ийм зүйлээс болж мөн мениск маань илэгдэж одоо тийж гэмтдэг гэсэн ийм шалтгаанууд байдгийн байна. За ерөнхийдөө энэ менискийн гэмтлийн төрлүүдийг дотор нь бас аюул олон хуваадаг юм билээ. За нэгдүгээрт бол нөгөө урагдлууд те. За нэгсэндээ менискийн урт урагдал, за хөндлөн урагдал. За мөн одоо мениск маань дундуурах одоо юу урагдаад за тэгээд нөгөө үений завсар хавчуулагдах. За мөн одоо менискийн үзүүр нэг гэмтэл урагдал гэдэргээд ингээд маш олон одоо янзаар одоо урагддаг юм байна. За ер нь бол одоо энэ менискийг нөгөө юутай остеоартриттай бас хавсардаа гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор тэрнээсээ болоод нөгөө урагдчихсан мөн нэгсэндээ остеоартриттай бас болоод нэгсэндээ илэгдчихсэн ийм гэмтлүүд одоо маш их байдаа гэж. За менискийг ерөнхийдөө нөгөө одоо гурван бас хувааж байгаа. За яг менискийн нөгөө зузаан хэсэг болох гадна талынх нь хэсэг тий. За ерөнхийдөө яг ийм хэсгээр гэмтсэн байх юм бол одоо заавал одоо бас хагалгаа хийх шаардлагагүй гэж бас үздэг. Аль болох одоо нөхөн сэргээ тэ сэргээн засварлах нөгөө пиц гэмтэлгээ эднэрийг хийгээд ингээд сайжруулахыг хичээдэг. Яагаад гэх юм бол тэр нөгөө гадна талах тэр одоо менискийн маань 3-1 гэж хэлж байгаа тэр гадна талынх нь тэр хэсэгт гэмтэл үүссэн тохиолдолд бас арай харьцангуй цусны эргэлт сайн байдаг учраас нөхөн сэргээх чадвар нь илүү сайн байдаа гэж хэлдэг. Менискийн одоо 3-2 буюу яг дундуураа тийм тэрүүгээр одоо гэмтэл урагдсан ч юм уу одоо илэгдсэн гэмтэл байгаа тохиолдолд мөн бас одоо заавал хагалгаа хийхгүйгээр бас одоо эмчилж болно. Одоо нэг пиц гэмчилгээ нөхөн сэргээх тийм сэргээн засварлах эдэргээр нөгөө тариа тарихч гэдэг юм одоо маш олон эмчилгээнүүд байгаа тийм эмийн эмчилгээнүүд эдэргээр. За тэгээд дээрэс нь нөгөө тасгал хөдөлгөөн эдэр хийх гэдэг. Ийм эмчилгээнүүдийг хийх юм бол бас дундлын тэр 3-2 маань харьцангуй бас яг цусны эргэлт бол тийм одоо сайн биш гэсэн дунд байдаг учраас бас заавал хагалгаа хийхгүйгээр бас эдгэх боломжтой гэж хэлдэг. Харин 3-1 буюу хамгийн дотор талын
мениск маань илэгдэж гинцсэн урагцсан ийм тохиолдолд бол бас заавал хагалгаа хийхээс бас аргагүй болдоо гэж хэлж байгаа. Учир нь хэм бол тиймд бол цусны эргэлт маш бага байдаг учраас нөгөө нөхөн сэргээх чадвар гэдэг нь бол ерөнхийдөө өөрөөрөө тийм үү нөхөн сэргээх чадвар нь бага байдаа. Тийм болохоор одоо аль бол юу мис заслуудыг хийдэ гэж хэлдэг. Тэгэхээр ер нь бол айл болох энэ менискийг бол өөрөөр нь нөхөн сэргээгээд засварлаад өөрийг янзлаад ингэж менискийг одоо тэгж сайжруулах маань ажилд оруулах маань их чухал болохоос ш одоо бүр болохоо байцсан тохиолдолд яачгүй одоо тэр менискийг авч сольдог ч юм уу тий одоо ийм эсвэл хагалгаа хийдэг гэсэн энэ бол хамгийн эцгийнх нь юу байж байгаа эмчилгээнийх нь асуудлууд байж байгаа. Тэгэхээр заавал мениск гэмтсэн л бол одоо хагалгаанд орох ёстой байна гэсэн бас тэр зарим нэг буруу ойлголтыг бол бас бид нар бас бодолцож үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр мениск чинь яг тэр хаагуураа гэмтэл нь байна гэдгээсээ шалтгаалаад тэр хийхгүй бас шийдэж болт юм байна гэдэг тэр сонголт нь та нарын гарт байгаа гэсэн үг шүү. За мөн түүнээс гадна хамгийн их сайн одоо энэ өвдөгийн мениск гэмтсэн тохиолдолд те одоо байгалийн аргаар нөгөө гэрийн аргаар гэж хэлж байгаа тий. За ийм гэрийн аргаар хамгийн сайн сайжруулах арга бол хүсвэл дасгал хөдөлгөөн байж байгаа. За тэгэхээр хамгийн гол нь дасгал хөдөлгөөнөө хийхдээ энэ хөлн дээр ачаалт өгч болохгүй. Та нар маань хөлн дээр гэдэг маань нэгсэн лөө ингээд хөлн дээрээ зогсоод за тэгээд ингээд одоо өдгөндөө ачаалт өгөхгүйгээр айл болох одоо хөл дээр ачаалт өгөхгүйгээр суугаад юм уу эсвэл хөвтэй тэ хөвтж яагаад эсвэл газар сууж яагаад ингээд хөлн дээр ачаалт өгөхгүйгээр тийм зөөлөн дасгалуудыг заавал сайн хийж авах хэрэгтэй. Тэгэхээр мениск өвдсөн тохиолдолд ямар нөгөө одоо өвдөлтийн одоо юунууд шинж тэмдгүүд байдаг вэ гэхлээр за нэгдүгээрт бол нөгөө өвдөг маань дотор энэ гадна талдаа ингэж өвддөг гэсэн тийм үү. За түүнээс гадна өвдөгөө ингээд одоо тэнийлгэж болохгүй за гацдаг дүг одоо тийм дуу чимээнүүд гардаг гэж байгаа нөгөө лак ликч гэдэг юм уу те чаг гэдэг одоо тийм дуунууд гардаг. За тэгээд одоо юу ихтэй авах юм бол бас нөгөө эн чинь өрөвсөлт ихтэй байх юм бол мөн хавдан улаан эн чинь энүүгээрээ те гэд ингээд ийм шинж тэмдгүүд ихтэй байдаг. Тэгэхээр тийм өвдөлт ихтэй байгаа тохиолдолд эдгээр бол ерөнхийдөө эхлээд өрөвслөө буулгаа өвдөлтөө багасгчээд тэгээд заавал дасгал хийх хэрэгтэй. Ерөөсөө мениск гэмтсэн бай ер нь өвдөгний ямар ч асуудлуудтай байсан. За өвдөд энэ ерөөсөө бидний хамгийн том алдаа бол дасгал хийхгүйгээр орхидог. Гэтэл хамгийн гол том одоо чухал хамгийн хэрэгтэй юм чинь бол ерөөсөө дасгал хөдөлгөөн байж байгаа. Тэгэхээр зөөлөн дасгал хөдөлгөөн тийм үү хүч өгөхгүйгээр тэр ачаалт өгөхгүйгээр дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг бол хамгийн чухлаа. Энийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр ямар ч өвдөгний одоо гэмтлийн тохиолдолд заавал сайхан дасгал хөдөлгөөнийг хийж дасгал хөдөлгөөн хийснээрээ нэгдүгээр тэр цусны эргэлт чинь сайжирч өдөө цусны эргэлт сайжирснараа нөгөө нөхрийн сэргээх тийм үү тэр эд эсүүд маань сэргэх тэр боломж нь улам сайн болно гэсэн. Тэр хөдөлгөөн хийхгүй байх тусам тэр чинь улам муудна. За тэгээ дээрээс нь энэ үе гэдэг бол өөрөө заавал хөдөлж явах хэрэгтэй. Тэгээ хөдлөхгүй байх тусам улам нөгөө өөрийнхөө тэр ажлаа мартаад тэр чадвараа алдаад улам хөшинг болдог. Тэгээ улам л бид нар гөшөөгөөд байдаг. За тэгээ дээрээс нь нас арих тусам нөгөө мөгөөрсөн нийт зөөлөн нийттэй энэ одоо шөрмөс энэ холбоо сэдвүүд маань уян хатан байдлаа бүгд алдчихж байгаа колгон багасж байгаа учраас тэгэхээр бид нар хөдлөхгүй байх гэдэг тэр шөрмөс тэр одоо холбоо сэдвүүдийг улам л хатуу улам л одоо юу болгоод байна болох болгоод байна. Тэгэхээр тийхгүй байсаар агаад нөгөө зарим хүмүүс бол нөгөө ардаа ингээд овоорчсон ингээд хөдлөөд тэнийлэгч чадахгүй байжглаа ийм хөлн ийм болоод идэг шүү дээ. Модгор юм болоод идэг. Эн чинь юунаас болоод нөгөө зөөлөн ид шөрмөс эдрээ хөдлөхгүйгээс болоод нөгөөдөл нь бүр уян хатан байдлаа улам л алдаад улам л ингээд юу яагаад хатан гаршаад байгаа учраас хөлчин улам ингээд этигээ за тэгээд ингээ ардаа нөгөө хавийн юу булчин шөрмөс тэр нөгөө холбоо сэдвүү чинь ингээд бөөгнөрөөд ийм басны давхар асуудлуудыг үүсгэж байгаа. Тэгэхээр хамгийн чухал одоо өвдөгний энэ асуудлуудаа ер нь сайжруулъя гэж бодож байгаа бол дасгал хөдөлгөөн гэдэг бол нэгдүгээрт гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд тэрнийхээ дараа нөгөө одоо хүндэрсэн байх юм бол хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад за тэгээд тариа хийлгэгч байт юм уу эсвэл тэр физик имчилгээ хийлгэх нөхөн сэргээх тийм үү. За нөгөө хэрэгтэй тэр амин дэм эрдэс бодисуудыг өгөх гэдэг ингээ маш олон юунууд байж байгаа шүү дээ. Энэ хагалгаа хийгээс өмнө.
Тэгэхээр тэр бүхнийг хийлгэж хамгийн сүүлийн бүр болохгүй болсон тохиолдолд хагалгаа гэдэг юмыг та нар маань сонгох хэрэгтэй. За тэгээ хагалгаа гэдэг дээр бас та нар маань анхаарах хэрэгтэй. За ихэнх тохиолдолд ерөнхийдөө нас агсан ерөнхийдөө дандаа энэ маань бол ерөнхийдөө 50 гарсан хүмүүс л ийм одоо өвдөгний асуудалтай болж байгаа. Тэгэхээр нэлээд одоо ийм нас агцгаачихсан. За дээрээс нь ерөнхийдөө бас энэ остеоартрит буюу нөгөө илэгдэл хоролт одоо нэгсэнд энэ мөгөрсийн эдийн одоо доройтолд үеийн доройтолд орчихсон. Дээрээс нь тэгээд энэ нөгөө диск нь ингээ гинтчихсэн гэдэг юу диск нь уучлаарай мениск нь ингээ гинтчихсэн эдэргээд ийм байгаа тохиолдолд хагалгаа хийгээд за тэгээд эргээд сайжирна гэдэг бас магадлал их юутай. Тэрнэр бол харин илүү их эрсдэл ихтэй хагалгаа хийдэг. Тэгэхээр илүү одоо найдвартай нь бол бас өөрийнхөө тэр эдисийг улам ингээд бас хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн ийм зүйлүүдийг хийгээд бас сайжруулна гэдэг бол бас хамаагүй бас сайн сонголтч байх боломжтой. За сүүлийн үед бол бас одоо хагалгаа хийхгүйгээр энэ одоо мениск болоод энэ зүүлэн идүүдийг маань тийм мөгөрсөн идүүдийг маань эмчилдэг бас нэг сайн арга эмчилгээний юунууд бол гарч байгаа. За энийг бол ялтас эсэр баялаг цусны сивэн гэж хэлээд байдаг. За яг эмчилгээнийх нь нэр болохоор PRP буюу плазма рикоин плакетас гэж испаноор бол хэлээд байдаг. Тэгэхээр энэ эмчилгээг бол энэ үеийн мөчний энэ зүүлэн эдийн те энэ мөгөрсөн эдийн гэмтлийг одоо нөхрийн сэргээх энэ тэр зүүлэн эдүүдийг нөхрийн сэргээхэд маш их хэрэгэлдэг болчихсон байж байгаа. За сүүлүүд нь бас гоо сайхан бас энэ арга энэ эмчилгээг бол хэрэгэлдэг болчихсон байж байгаа. За мөн түүнээс гадна нөгөө уудлысны эмчилгээ гэж хэлээд байдаг те. Тэгэхээр энийг бас хэрэгэлдэг болсон гэдэг. Ингээд маш гоё одоо эмчилгээний бас аргууд одоо орчин үед бол ороод ирчихсэн байж байгаа. Тэгэхээр тэрийг нь сонгож яж хамгийн сүүл тэр нөгөө мис засал гэдэг одоо сонголтыг нь та нар маань бас сонгох хэрэгтэй.